2024 оны улсын хурлын сонгуулиас зүүн бүсээ сонгогчдын хурлын гишүүд за их хурлын даргатай дорнод Хинтэй, Сүхбаатар гэсэн 3 аймгаараа явж их хурлын даргын хувьд цаашдаа Монгол улсын их хурл ямар бодлого чиглэл баримтлах юм бэ гэдэг тал дээр бас өөрийнх нь сан сэтгэл зорж байгаа зорилго олон зүйлүүдийг ингээд сонсоо явж байгаа. Үнэхээр 2025 оны 3 сарын 26 оны 3 сарын 15-наас энэ Монгол улсын хурлын чуулганы 2026 оны хаврын чуулган эхлээд энэ чуулганы гол үндсэн чиглэлүүд ерөнхийдөө тодорхой болж байна гэж ингэж харж байгаа. Үнэхээр энэ чуулганы хуралдаанаар ард иргэдийн амьдрал шууд нөлөө үзүүлэхгүй олон хуулийн төслүүд, олон хуулиуд батлагдана гэдэг ч одоо хүлээлттэй байна. Үүнд бол эдийн засгийн эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулна гэж мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байгаа тэр хүн болгонд бүх эрх чөлөөг нь хангахын төлөө байгаа. Энэ том хууль эрх зүйн орчин. Энэ бол Монгол улсын энэ 400 гаруй хуульд байхгүй байсан анх удаа энэ хурал өргөн баригдаж батлагдах ийм хууль болно. Эндээс их өндөр хүлээлт байна. Хоёрдугаарт бол Монголын ард түмэн өнөөдөр ахмадууд нь тэтгэврийн зээлтэй, төрийн албан хаагчид нь цалингийн зээлтэй, бизнесийн зээлтэй. Гэхдээ энэ бүх зээлүүд нэг юм дээр яг бүгд ижилхэн байдаг нь бид дэлхийд байхгүй өндөр хүүтэй цалингийн зээл, тэтгэврийн зээл, бизнесийн зээл, одоо бүр сүүлдээ апын зээл гэдэг юм дунд ингээ явж байгаа. Тэгэхээр санхүүгийн салбарын энэ доголдол гэх үү, энэ гажуудлыг хууль эрх зүйн хувьд бас нэлээд сайн чангалж энэ санхүүгийн салбарын эрүүл болгох энэ процесс бас энэ хаврын чуулганаар эхлүүлэх гэж байгаа бас таатай байгаа. Дээрээс нь хүн суртал гэж олон жил ярьсан боловч яг хүн суртал маань аль тэр нь яаж бидэнд гайвуулаад байгаа юм бэ гэдгээ бас их зөв тодорхойлоогүй явж ирсэн юм уу? Одоо энийг засъя гэдэг нэг юм зүйл байна. Сая зөвшөөрлийн хууль гэдээ ярьж байна. Энэ олон зөвшөөрлүүдийг байхгүй болно гэж. Би нэрээ бас энэ хуулийг өргөн баригснаас хойш олон зүйлийг бодож байгаа. Би сумын даргаар ажиллаж байхад хашаанда нэг 6 нэрийн дэлгүүр барих гэж байгаа. Бариад нэг жоохон юм өөрийнхөө бариад тэгээд юм зарахын тулд зөвшөөрөл авахын тулд суман дээр ирээд нэг жагсаалт гарын үсгийн жагсаалт авдаг тэрийг нь барьж аваад 5-6 төрлийн байгууллагаар ингэж явдаг. Тэнд очихоор яадгүй гэхээр би ч өөрөө хүн явуулж исэн өөрөө ч бас би бариад гүйж авсан. Очоод нэг төрийн албан хаагчдаар танд ингээд 6 нэрийн дэлгүүр нээх гэсэн ингэх байлаа гэхээр тэгээ юунгүүтээ бараг нөгөөдгийг маань аваад бараг цаашаа харж байгаа гэж гад гарын үсгээ зураа явуулчихсан байхгүй. Яг очиж үзэж байгаа хүн байхгүй. Гэтэл энэ нь зүгээр 6 хүний гарын үсгийг суглуулахын төлөө тэр зөвшөөрлийг авахын төлөө тэр нэг хүнд ямар их төвөг учруулдаггүй, ямар их хүнд суртал учруулдаггүй гэдгийг бид бүгдээрээ мэдэх учраас энэ хаврын чуулганаар энэ эдийн засгийн, санхүүгийн дээрээс нь хүн суртлын эсрэг энэ олон шат дамжлагуудыг халсан ийм хууль гарна гэдэгт бол бас итгэлтэй байгаа. Тэмч учраас зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүд энэ улсын хурлын даргын чөлөөлөе гэдэг энэ санаачлагыг дэмжиж байгаа бас нэгднэ гэдгийг бас илэрхийлье.